Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах цодгорхүү 2017 тэмцээн болж өндөрлөө. Хүүхэд багчуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, сэтгэн бод хур чадвар авьяас бэлгийнээ хөгжүүлэх, ирээдүйн шилдэг шатарчдыг бэлтгэх ажлын хүрээнд зохион байгуулсан цодгорхүү 2017 өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын их танхимд амжилттай зохион байгууллаа. Цодгорхүү тэмцээнийг аймгийн засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хэлтс, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан байна. Энэ удаагийн цодгорхүү тэмцээнд 14 сум, 2 клуб, 5 цэцэрлэг, 16 сургууль зэрэг нийт 23 байгууллагын 152 хүүхэд хамрагдаж, эрэгтэй эмэгтэй төрөлд 7 насны ангиллаар өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан байна. Энэ жилийн хувьд улам өргөн дэлгэр боллоо. 153 хүүхэд хамрагдсан. Урд өмнөх байснаас болоод хүүхдийн тоо хамрагдсан хүүхдийн тоо их олон болж өрсөлдөх хүмүүсийн тоо ч их болсон байна. Шатар ерөнхийдөө Булган аймагт хөгжиж байгаа өрсөлдөө их болсон байна гэдэг харагдаж байна. Юу гэвэл одоогоос нэг 5-6 жилийн өмнө 4-5 жилийн өмнө голдуун төвийн хүүхдүүд байр эзэлдэг байсан бол одоо хөдөөгийн хүүхдүүд энэ тэнцвүүхэн өрсөлдөж чаддаг болсон байна. Энэ утгаараа бол ерөнхийдөө одоо шатар Монгол улсын хэмжээнд хүүхдүүдийн хүнд савгсж байгаа төвтэй адилхан манай Булган аймгийн шатарч ч гэсэн адилхан өсөж байгаа тал байгаа юм байна. За нэг тэмцээн бол ямар нэгэн маргаан бодлонгүйгээр болж өнгөрлөө. Зүгээр нийт шатарчд бол нэг өргийн тоо цөөхөн байна. 5 өргө тоглосон арай цөөх юм 7 өргө тоглоё гэж ингэж ярьж байна. Зүгээр энэ бол өөрсдийн л одоо самлаас болох хэрэг 5ч болсон болон 7ч болсон. Эрт тарна гэдэг одоо өөрснөө ингэ тиймэрхүү ярьдаг. За өөр ямар нэг юм гарсангүй, зөрчил гарсангүй тэмцээн бол сайхан болж өнгөрлөө. Намайг Наранбаатар Нэмэгдэн гэдэг. Тэгээд би саний энэ тэмцээндээ нэгдүгээр байр эзэлсэн. Тэгээд өмнө нь болохоор Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний хүрэлт медальтай. Тэгээд улсын аварга шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медальтай. Сэмэн намайг цогтмагрын төвшин жаргал гэдэг. Би Эрдэнэ өргөөс хөтөлбөр сургуулийн 6-гийн ангид сурдаг. Би нэгдүгээр ангиас эхэлж шатар спорторгоос хичээлсэн. Тэгээд аймгийн 4 удаагийн аварга бүсийн мөнгөн медальтай. Тэгээд цодгорхүү тэмцээний 2 алт 2 мөнгөн медальтай. Шатрын спортоор хичээлснээс их сууж сурсан. Тэгээд юм их сайн бодож тунгаадаг болсон. Намайг болтлоо сургууль хүмүүжүүлсэн багштай баярлаа. 4 настайгаас эхэлж би шатар суусан. Алтан медаль авсан. Өвөөтэйгээ би өдөр шөнөжөнгөө тоглосон. Баяртай байна. Саадэлэн гэдэг нь би стадид тэмцээд амжилттай байна гэдэг. Сайн мөнгөн медаль авсандаа баяртай. Намайг Номин Гэрэл гэдэг. Би 5 настай 2 дугаар цэцэрлэгийн Булган аймгийн 2 дугаар цэцэрлэг би цатрын спортоор хичээлсэн. Алтан медаль авсан маш их баярлж байна. Багийн дүнгээр 1-р байранд Булган сумын 1-р бүрэн дунд сургууль, 2-р байранд Хутаг өндөр сум, 3-р байранд Сэлэн сум тус шалгаржээ. Булган аймаг шатрын спорт эрчимтэй хөгжиж байгаа. Үүний тод жишээ бол сургууль цэцэрлэг бүрт сургагч багш бэлтгэгдэн шатрын спортын мэдлэгийг хүүхэд багчуудад хүргэж байгаа юм. Зарим сумдад шатрын спортын клуб байгуулагдав. Олон жил шатрын спортоор хичээлсэн ахмад тамирчид туршлага мэдлэгээсээ хойч үедээ заан таниулж байгаа юм а. Good.